Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За зөвхөн сумын 1-р сургуулийн англи хэлний багш Батбуян байна. За өнөөдөр эцгийнх асар хамгаалагч та бүхэнд англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах талаар болон элдвээ боловсролын сургуулиуд хэрэгжиж байгаа Pearson хөтөлбөрийн танилцуулга хүүхдээ хэрхэн англи хэл сурах талаар дэмжих талаар мэдээлэл хүргэнэ. За, элдвээ боловсролын сургуулиудад Pearson хөтөлбөр нь 2023 оноос эхлэн үе шатаар хэрэгжиж байгаа. За 2025-26 оны жилд 3-аас 9-р ангийнх нь бүрэн хамрагдаж байна. За энэ хөтөлбөр маань ерөнхийдөө сурагчдын англи хэлний ярих, бичих, унших, сонсох чадварууд бас зэрэг хөгжүүлж чаддаг. Сурагчдын дэлхийн түвшний англи хэлний стандартад уялдуулах юм зорилготой хөтөлбөр. Ер нь сурагчдыг зөвхөн хэлний дүрмд бус бодит амьдралд хэрэглэж чаддаг чадварт бас сурах нь чухлаа гэж үздэг улсын англи хэлний хөтөлбөр юм байна. Тэгээ та бүхэнд хөтөлбөрийг эцэгчүүд болон сурагчид хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар та бүхэнд бас зөвлөгөө өгье. За хайлтын систем дээр English Connect Pearson Cig.com гэсэн хайлтын систем дээр орно. Pearson English Connect гэсэн холбоос дээр дараад бүгдээ энэ хөтөлбөрөөр ороод харъя. За тухайн холбоос дээр дарангуут дараах зэс орж ирнэ. За энэ зэс рүү орохын тулд My Connect гэдэг зэстээр дараад сурагчдын мэдлэг хаягаар бүгдээ орж хөтөлбөртэй танилцсанаа. За жишээлбэл ингээд баян жаргал гэдэг нь хүүхдийн мэдлэг хаягаар оръё. За мэдлэг хаягийг ит хүртэл ингээд устгах чинь. За энэ шоудер дараад First нэг гэдэг пассворд нь First нэг гэсэн пассворд бигээ томоор бичнэ. Заавал томоор бичнэ. За тэгээд мэдлэг хаягаа ит хүртэл устгаад ингээд нэвтрээд орё. За энэ програмуудаа нэвтрээд дараагаар Pearson English Connect. За энэ зэсэндээ дараад за энэ дотор болохоор ерөнхийдөө тухайн жишээлбэл сая бид нар баян жаргал гэдэг хүүхдийн мэдлэг хаягаар орж байгаа. За баян жаргал гэдэг дээр нэг овг нэртэй ингээд гараад ирж байгаа. За баян жаргал Connect гэсэн дотор болохоор ерөнхийдөө тухайн сурагчийн ашиглаж байгаа англи хэлний Pearson хөтөлбөрийн чиглэлийн номнууд нь байгаа. Энэ цэнхэр ном нь болохоор 6-р ангид ашиглаж байгаа ном. За 6-р ангид ашиглаж байгаа ном нь болохоор resources буюу нийт номных нь нөөцүүд student book буюу сурагчдын сурах бичиг гэсэн үг. Дараагийнх нь болохоор workbook буюу дасгал ажлын ном гэж байгаа. За ингээд дараагийнхаа зэс рүү орж үзье. За жишээлх юм бол энэ хом дотор норнгууд тухайн хүүхэд ямар шалгалтанд яаж хамрагдсан байна вэ гэдэг талаар. За 25 онд 2 удаа шалгалт өгчээ. 11 сарын 10, 13-нд шалгалтаа өгсөн байна. За My Content нь болохоор сурах бичиг байна. За групп дотор нь тухайн англи хэлний багш захим шалгалт авахдаа захим шалгалтын кодыг өгөөд тухайн сурагч энэ дээр кодоо хийгээд тэр шалгалт руугаа нэвтэрч орох кодоо хийнэ гэсэн үг. За дараачих нь болохоор
дараачих нь болохоор одоо тест рүү ороод тестэн дотор одоо тухайн багш одоо шалгалт үүсгэхэд энэ дотор тест нь ороод ирнэ. Тэгээ старт дараал хүүхдүүд шалгалтаа өгнө. За First English Connect гэсэн төслөөр дараад за student book за энэ сурагчийн ном асгал ажлын ном хоёрыг ихэнхдээ одоо гол төлөв хичээлийнхаа хэрэглэгдэхүүн болж ашигладаг. За тухайн хичээл маань гэдэг first хөтөлбөр маань хүүхдээс сурах одоо ярих, бичих, сонсох чадваруудыг одоо хөгжүүлдэг. Тэгэхээр одоо бид нар first хөтөлбөрөөр одоо хичээл хэмжээл ихснээс хойш нэгж хичээлээр бүх хүүхдүүдийг одоо хамруулж ажилладаг байгаа. За жишээлх юм бол нэгдүгээр нэгж хичээл маань Who are you? За хоёрдугаар нэгж хичээл маань Let's eat. Гуравдугаар нэгж хичээл маань Daily life. Дөрөвдүгээр нэгж хичээл маань Live and learn гэсэн хичээл орсон байна. За одоо хичээлийн жиглэл эхлэнгүүт The Sound of Music. Энэ The Sound of Music гэдэг хичээлийг бүгдээ одоо ороод үзье. Хичээл маань хэрхэн яаж явагддаг байх вэ гэдэг эргээд танилцуулгыг товч өгöd тодорхой өгсөн хэлхийг хичээе. За одоо ингээ хөгжмийн зэвсгүүдийг долоон төрлийн хөгжмийн зэвсгүүдийг нэрлэе. Эднийг одоо ингээд яг энэ дуу аваагаар буюу зэрцгаар нь одоо ингээд нэрлэх нэ. За хэрхэн яаж зөв дуудахыг одоо сонсъё бүгд. Bass guitar, cello, drums, flute, guitar, harp, keyboards, piano, saxophone, trumpet, violin. За тухайн хөгжмийн зэвсгүүдийг одоо бүгдээрээ монгол руу хөрвүүлье. За бас гитар. Bass гитар гэхээр одоо бас гитар байна. За cello буюу хил. Drums бөмбөр. Flute лимб. Гитар бол одоо ойлгомжтой гитараараа. Harp буюу босоо ятгах гэлхэн. Keyboards буюу товчтуурт хөгжим. Piano буюу төгөлдөр хуур. Саксофоноор явна. Trumpet бүрээ. Violin буюу хил. За эдгээр зэвсгүүд ингээд бүгд нэрлээ сурч байна. Нэрлээд буюу зөв дуудлагаар хийж сурч байна гэсэн үг. За дараагийн дасгал маань үгийн сангуудыг за зэвсгүүдийг нэрлэж бичиж тийм ээ. Сонсоод нэрлэж бичиж. За эдгээр дөрвөлжин дотор одоо нөхөд бичнэ гэсэн үг тийм ээ. За сонсъё. 1. За нэгдүгээрх нь пиано буюу төгөлдөр байна тийм ээ.
төгөлдөр ургах. За 2 дугаар хань. Two. Жило буюу хил. За хил гэх юм тийм ээ. За 3 дахь сэлсэн. Three. За 3 дахь нь keywords. Юу? Товчлуур төгжим. Гэх мэтлийн дасгалууд бүгдээр ингээд сүртүүдтэй хамтарч ажиллаад хийж болох нэ. За дараагийн ном маань workbook буюу цол ажлын номыг бүгдээрээ хамтарч ажиллая. За 5 дугаар нэгж хичээл дээр явж байгаа тийм ээ. 5 дугаар нэгж хичээл дээр The Sound of Music. За энэ зургийг хараад бүгдээрээ нөхөж бичиж тийм ээ. За 1-р нь бол саксофон байна. За 2-р дасгал нь юу вэ? 2-р зураг нь юу вэ тийм ээ? Keywords. Товчлуур төгжим. За 3-р дасгал нь drums буюу бөмбөр тийм ээ. За 4-р дасгал нь trumpet буюу бүрээ байх юм тийм ээ. Бүрээ. За гих мэтлийн хичээлүүдийг ингээд дасгал ажилтаа бүгдээр ажиллах нэ. За тэр ингээд холбож юм тийм ээ. Piano, keyboard. Ингээд дасгал ажлуудыг дугийн сангаар одоо ингээд бүгдээрээ сүлжээ өгүүлж болох нэ. Гэх мэтлийн дасгалуудыг та бүхэн ингээд хийгээд төдий хэлний чадрыг сайжруулахад та бүхэн самтарч ажиллахыг хүсэж байна. За ингээд тухайн тэрсэн хөтөлбөрийг одоо цаг хугацаа орон зайгаас үл хамааран сурах боломжтой. За одоо хүүхэд болгон ухаал үүс таблеттай байгаа. Тэгэхээр энэ ухаал үүс таблетыг зөв хэрэглээнд оруулахын тулд хүүхний хөгжил, англи хэлний чадвараас сайжруулах, бие даан суралцах одоо энэ тэрсэн хөтөлбөрийн төгсгөл рүү нээж болох юм аа. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.